За бүгдээрээ сайн бацгаана уу? Та Еврей номер очие. Еврей 11. 11-ийн 39-оос та бүхэн уншиж өгье. Итгэлээрээ тэд бүгд сайн гэрчлэлийг олсон боловч амлагчны хүлээн аваагүй жээ. Яагаад гэвэл Бурхан бидний төлөө илүү сайныг урдаас харж байсан. Тийм болохоор тэд бидэнгүүгээр төгс болгох ёсгүй байжээ. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйл мэд үлэмж их гэрч нартай тул альва саа дотгор ба амархан үргэсдэг нүглийг хажуу тийш нь тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг эхлүүлэгч өгөө төгс болгогч Есүс өд харцгаая. Тэрээр өмнө тавигдсан баяр баясгалын төлөө гутамшгийг эс тоомжлон. Загалмайг твцэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт залгарсан юм. Өөрөх нь эсрэг зогссон нүгэлтнүүдийн эсэргүүцлийг твцсэн түүнийг санагдав. Тэгвэл та нар сэтгэлээр унахгүй тийхэгэж болохгүй. Нүглийн эсрэг тэмцэлтэй цус ус хүртлээр та нар хараахан эсэргүүцгээ байна. Энэ хүртэл уншия. Энэс цаашаа гардыг та бүхэн мэдэх бах. Энд Бурхны сахилгачуултын тухай гардаг. Сахилгачуултын тухай төгсгөлтөнд тэгж хэлсэн. Бүх сахилгачуултын тухай үедээ баяр хөөр бус харин уян гашуун мэт санагдаж дараа нь энэ түгээр тасгалжуулагдсан хүнд зөвхт байдлын амар амгалан бүх үр жимсийг гаргаж өгдөө гэж ингэж хэлсэн. Тэгэхээр намайг SPC сурж байхад нэг багш байсан л авилан одоо байгаа хаа. Уулзлага бодож байна. Тэр хүнийг бид нар SPC-гийн Йов гэж нэрлэдэг байсан. Йов сургуулаараа. Тэгээд 3 хүүхэд лөө 2 хүүхэд нь саажилтаа төрсөн. Тэр багш их баяр баясгалантай тийм ээ. Хөндөнгөөс арах юм бол тэр хүнийг ар гэртэн тийм гачлантай байгааг мэдхийн арга байхгүй. Тэгээ өөрөө бол аяг тийм оюутнуудыг аяг нөхөрсөн, ингээд нэргсэн, инээсэн тийм байнгын нэг баяр хөөртэй ийм хүн. Тэгээ ягаад яв гэж нэрслийг нь ойлгож байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд бид нар манад хичээл орж явахдаа тэгж хэлдэг байсан. Нэг та нар систем теологийн 8 сэдвийг мэднэ шүү дээ. Алдарт 8 сэдв тийм ээ. Ичэр гэж юу вэ? Бурхан гэж юу вэ? Есүс гэж юу вэ гэдэг. Тэр хүн бол хэлдэг байсан. Уг нэг өөр нэг сэдв байх хэрэгтэй. Тэр нь зовлон юм аа. Зовлон туулсан хүн л тэгж хэлдэг шүү дээ тийм үү? Тэгэхээр үнэн манай христтгэлийн бас нэг том сэдв бол зовлон. За энэ зовлонгийн тухай Библийн маш олон газарт байгаа. Яг хөө тэрийг одоо тэглээгээд одоо албан ёсоор систем теологийн нэг сэдв болгох хэсгийг би мэдэхгүй байна. Яг зөв бодоод тооцчвал зүгээр. Тэр чинь манайх буддист соёлд бол буддизм юу заадгийг мэднэ шүү дээ тийм үү? Амьдрал бол тэр чигээрээ зовлон юм аа гэж тийм үү? Тэгээ хоосон чанарыг олох гэдэг бол зовлонгоос гэтлэх юм аа заадаг. Ийм соёлд өссөн хүмүүс бидний хувьд бол Библийн зовлонгийн тухай ойлголтыг бас санаж явж явах ёстой гэж харж байгаа. Тэгээд Еврей ном яаж бичигдсэнийг бид нар мэднэ. Хэн бичсэн нь мэдэхгүй ч гэсэн энэ бол тархан сурсан еврейчүүд. Өөрөөр хэлбэл их нутгаасаа гараад хүний нутагт цагаачилж байгаа тийм үү? Ийм хүмүүс. За нэг талаараа бид нар очин газар болгондоо еврей хүн гэдгээрээ бас ад үзэгдэнэ тийм ээ. Бид нар еврейчүүдээс хол учраас бид нар харьцангуй гайгүй. Тэгээ еврей хөрш усууд хизээнээс яах вэ? Еврей хүнийг үзэн ядаж ирдэг тийм ээ. Яагаад гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ер нь манайтай ойрхон байсан бол бид нар үзэн ядаа явж яхахыг үгүйсэхгүй тийм. Тэгээ тэд нар хүмүүсийг дургу хүргэхээр л юм хийдэг л байсан. Тийм л хүмүүс байсан бол та харамж хайхнаад юу юм. Юу сайндаа хэдэн саяар нь алах хэмжээнд яг үзэн ядагдсан гэдгийг л бид нар харж байна. Эрт үеч гэсэн еврейчүүд еврей хүн гэдэг утгаараа ад үзэгдэхээс гадна энд хэлснээр бол бас Христ итгэснийхаа бол юм зовж байгаа энэ итгэгчдийн тухай еврей нүм. Тэр давхар угаас тийм ээ. Тэртээ дөрвөө хайр нутагт еврей хүн гэж дорд үзэгдэхээс гадна еврей хүмүүстэй бас яах вэ? Христ итгэгч гэдгээрээ гадуурхах гэсэн тийм үү? За тэгээд ер нь еврей нүг бид нар 11 алдарт 11-р бүлгийг уншихаас өмнө нэг хэсгийг харах юм бол
одоо энэ хүмүүс яасан бэ гэвэл буруутгал болон зөвхөрл дотор олонний үзүр болж тийхүү ад үзэгсдийн хамаатан болж байсан. Энэ одоо еврейчүүдийг. Учир нь илүү сайн мөнхийн өмчтэйгээ та нар мэдэх тул 20 төсдгийг өргөдөж эд хөрөнгө чинь дээрэмдэж тонож байхад баяр хөөртэй байсан. Энэ хүмүүс юун тохиолдсон байна энэ хүмүүс? Буруутгал болон ад зөвхөрл дотор олонний үзүр болж ад үзэгс хамаатан болсноос гадна эд хөрөнгийг нь тонон дээрэмдэж яхад нь баяр баясгалтай байсан. Энэ хүмүүсийг урамшуулахын тулд юм уу? Одоо сайн шагнал өгье, төгс шагнал өгье, агуу шагнал өгье, итгэлийн тухай гэсэн. Бүхэл бүтэн бидний мэд, тийм үү? Бид нар нөгөө яагаад энэ бүлгийг бичих болсон бэ гэдэг бас шалтгаан байна. Энэ хүмүүсэл яг энэ итгэлийнхаа улмаас яасан байна? Ад үзэгдэж олонд үзмэр болж буруутгал болж гიშгэгдсэн. Үүнээс гадна тэднийг тонон дээрэмдэж байсан. Тэг бид. За ийм юм туулж байгаа хүмүүст энэ 11-р бүлийг бичээд төгсгөлдөн. Тэгэхээр тэд бүгд сайн гэрчлэлийг олсон боловч амлагцны хүлээг аваагүй гэж. Тэр энэ жишээ болгосон итгэлийн бааtruуд яах вэ? Бүгд сайн гэрчлэлтэй боловч амлагцныг хүлээн аваагүй маа. Хараахан аваагүй маа. Яагаад гэвэл юу гэсэн? Хүн бидний лөө илүү сайныг урдаас харж байсан. Тийм болохоор тэд бидэнгүүгээр төгс болгодог гэсэн үг. Өөрөөр хэлбэл та нарт тэдний өргөжл юм уу? Тэд амлалтыг аваагүй. Тэ? Энэний шалтгаан нь та нар бас тэр итгэлийн төгөөг туулах ёстой. Тэгээд та нарт төгс бол хамтдаа яах вэ? Төгс болгоно. Ингэж хэлсэн. Одоо ч гэсэн энэ түүх яах вэ? Үргэлжилсээр байгаа тийм үү? Бид ч гэсэн агуу амлалт бүхий итгэлээр амьдарч байгаа. Бидний олонх маань бас амлагдсныг хараахан яах вэ? Хүлээж аваагүй байгаа тийм үү? Гэтэ бид итгэсээр найцаар яв. За ингээд мэдээж Есүсийг жишээ болгож тавьсан. Энэ бид нар Есүсийн жишээ үнсэн. Энд их гоё гуугаа. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн үйл мэд үлэмж гэрчдэг. Үгсэн. Үйл мэд маш их гэсэн. Бидний эргэн тойронд бүгд гэрчлэлтэй тийм ээ. Та нар бусдын гэрчлэлийг сонсох дуртай юу? Бусдаа тий. Хадуураад явчихгүй бол гоё тийм ээ. Би цуглаан дээр бас гэрчлэгээс айдаг шүү дээ. Яс хавталцдаг шүү дээ заримдаа. Зарим хүмүүс хадуураад хамаа намааг явдаг тийм. Настай хүмүүс бүр гоё тийм үү. Манай нэг цуглааны гэрчилж гэн гээд гадаад явснаа яриад өдрөөр нь деталь яриад бүр цуглаан 10-аа ингээд одоо болноо одоо буугаач яг үеийнх нь бол загнаа өнөөх нь тоожгооч маргааш нь тэгээд ингээд бүтэн өдрийнхөө явдлаа. Би бол хүн Есүс итгэсэн тэр гэрчлэлийг сонсох их дуртай. Анх яаж итгэсэн те тэр гэрчлэлийг сонсох. Тэгэхээр бид нарт маш их гэрчлэлнэр байгаа. Та нар ч гэсэн нэгэндээ гэрчлэх юм бол маш их тийм ээ гэрчлэлүүд байгаа. Тэгээ 11-р бүлэгт тэр гэрчүүдийг жишээ авсан. Ийм гэрчлэлнэр байгаа учраас бид нар саад дотор болон амархан өргөх нүглийн хажуу тийш тавьж өмнөө тамигдсан уралдаанд төвчээртэй гүйцэх яг. За энэ бол эхний санамж юм уу? Бидний хийх ёстой юм юу? Хэрэгжүүлэх юм. Төвчээртэйгээр гүйцэхэй. Амен уу? Тийм ээ. Яагаад вэ? Яагаад бол бидэнд маш олон твцсэн хүмүүсийн яг жишээ бай, тийм үү? Твцснээрээ тэд юунд хүрсэн? Тэд сайн гэрчлэлийг авсан. Тэгээ амлагцныг аваагүй. Яагаад гэвэл бид энэ итгэлийн замыг туулах ёстой учраас. Бүгд итгэлийн замыг туусны эцэст бүгд хамтдаа явах. Амлагцныг бүгдээрээ хамтдаа, тийм үү? Тийм учраас энийг бичих. Одоо Иврийг бичсэн хүмүүс бидэнд уриалж байна. Уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Эхний зөвлөмж энэ байна. Хоёр дахь зөвлөмж харъя. Одоо Есүсийг жишээ болгосон, тусад нь жишээ болгосон. Итгэлийг эхлүүлэх гэж
бас төгс болгоч Есүсөөд яв. Бидний хэрэгжүүлэх юм юу? Хэрэгжүүлтэн. Есүс рүү харцгаая. Амен уу? Яагаад гэвэл тэрээр өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө готомшгийг эс тоомсорлон загалмайг твцэн бөгөөд Бурхны сэнтийн 10 галзуу ирсэн. Тэр бид нар Еврей номын 11-ийн бүлгийн эхний хэсэгт хэлдэг шүү дээ. Тэд буруутгагдсан, тэд олонд үзмэр болж ишигдсэн, бас дээрэнд үсэн гэж байна. Тийм ээ. Өмч хөрөнгөө яах вэ? Дээрэнд үсэн тэр еврейчүүдэд хэлж байна. Тийм үү? Бидний эзэн ч гэсэн яасан гэж байна. Баяр баясгалангийн төлөө готомшигт орсон. Загалмай хүл хүртэл яах вэ? Ингэж хэлсэн. Тийм эзэн рүү яах вэ? Гараагаа шивлүүл яа. Өөрөх нь эсрэг зогсон нүгэлтүүдийн эсрэг бүцлийг твцсэн түүнийг яах вэ? Санаараа гэсэн. Энэ гурав дахь сануулга байна, тийм үү? Энийн ард юу байгаа вэ гэвэл цаглагчуулт байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр би зовлонгийн тухай нэг зурс хэлсэн, тийм үү? Надад олон жилийн өмнө нэг номлогч хэлсэн зовлонгийн тухай тодорхойлт их гоё таалагддаг. Зовлон гэж юу юм бэ? Ана юу гэж хэлэх вэ? Зовлон гэж юу юм бэ? Янз бүрээр хэлэх бах тий. Надад тэр хүний хэлсэн одоо ч гэсэн ингээд сэтгэлд ойрхон байд. Тэр нь юу гэхээр тэгвэл бидэнд битгий тохиолдсон гэсэн зүйл тохиолдохыг хэлнэ. Тий. Хинч хүсэхгүй тэр зүйл чамд өөрчлөн тохиолдох юм. Шүд өвдөх зовлон мөн үү? Шүд өвдөхийг хүсдэг хүн байна уу? Бич хүүхэд байхдаа эмнэлэгт хэвтэж үцгэмсэн гэж мөрөөдөг л байсан та. Тэгээ эмнэлэгт хэвтээд 3 хоногтоор нөөдөд гарах юмсан гэж байна. Тийм ээ. Тэг гоё хүсгээр ч юм байгааг юм байл л. Тэр зовлон гэдэг бол бидний хэзээш хүсэхгүй зүйлээ яг бидэнд тохиолдохыг. Хинж хэрэлдэхийг хүсэхгүй, хинж мөргүүлэхийг хүсэхгүй, хинж яг хулгаад юм аалтахыг хүсэхгүй. Тэ? Энэ маань өвдөхийг хүсэхгүй, тийм ээ? Хинж хагцал, зовлон үзхийг хүсэхгүй. Тэгээ Библи бидэнд бас хэлдэг. Юу энэ яг энэ еврей энийн текстийн хүрээнд бол ингэж хэлж байгаа тийм үү? Нэг нь итгэлийн улмаас зовдөг. Тийм үү? Итгэсэн учраас, Христ итгэсэн учраас зовдөг. А нөгөөх нь өөрөө яг буруутай учраас зовдөг. Тийм үү? Тэр өөрөө зовдөг. Өөрөөсөө бол зовж байгааг юу гэж хэлж байна? Бурхны сахилагч бол. Энийг хэлэхээс өмнө яах вэ? Итгэлийн улмаас зовж байгаа зов. Тэг ингээд баланслаа харах юм бол итгэлийнхаа улмаас зовж байгаа тэр зовлон дээр маш их өргөл төгсөн. Өөрөөр маш их цаг зарцуулсан. Маш их жишээ авсан гэсэн. Хамгийн сүүлд нь яав? Есүсээр жишээ авсан. Тэгээ яг би өнөөдөр хоёр үгийг энэ дээр анхаарсаа гэж байна. Яг энд 3 үйл үг байгаа. 3 үйл үгийг бидний хэрэгжүүлэх ёстой. Түрүүн хэлсэн. Төвчээртэй гүйх ёстой. Нөгөөх нь яг Есүс рүү харах ёстой. 3 дахь нэг үг байгаа. Тэр нь Есүсийг санах ёстой. Тэгээ энэ санах гэдгийн ард нэг 2 үг байгаа. Би энэнийг өнөөдөр хаалцмаар байна. Тэгээ очихно. Тэгвэл яана гэсэн. Хэрвээ Есүсийг сануул. Есүсийн зовсныг сануул. Нүгэлтүүдийн эсрэг твцсэн түүний твчээрийг сануул яана гэсэн. Та нар сэтгэлээр яг унахгүй тэгээгээч арахгүй. Тэгэхээр итгэлийн сорилт, итгэлийн тэмцэл бид нар яг Христийг санаж хүлээж авахгүй бол бид сэтгэлээр унах нь биш үү? Тийм үү? Тэгж унжсэн үү? Би яах гэж хийстдэг вэ? Тийм үү? Би ямар юм хийж идэх вэ гэж бодож асуудаг байна уу? Би юугаа хийж Библийн сургууль араас сурчваа. Тийм үү? Ямар хизээ бодсон тэнэг бодлын улмаас ингээд сурчваа гэж бодож байсан надад. Яах гэж би энэ сургууль сурчваа? Яах гэж би энэ цуглаа мөглөөд явдаг болчихваа? Христийг санахгүй бол сэтгэлээр унах нь биш үү, тийм ээ? Тийм болохоор Есүс та нар сэтгэлээр унахгүй бол яа гэсэн? Есүсийг санаар.
Яг өмнөх амар олон жишээнүүд дотор юу гэж хэлсэн? Энэ хүмүүс бол сайн гэрчлэлийг авсан. Тэгээ яг амлагсын гүйцэд аваагүй. Ягаад бол та нар бас хамт байх. Тэгээ энэ хүмүүс та нарыг үлэмжийг хүрээлж байгаа, үйл мэд хүрээлж байгаа учраас та нар төвчээртэйгээр гүгэр гэсэн. Тэр олон хүмүүсийг жишээ болгосны зорилго нь юу байсан бэ? Биднийг төвчээртэй гүгээсэй гэсэн. Харин Есүсийг сануулгын шалтгаан юу байсан? Та нар сэтгэлээр унахгүй байхын тулд шүү. Тийм үү? Тэгэхээр би сэтгэлээр ундаггүй гэж хэлж болохгүй нэ шүү дээ. Сэтгэлээр ундаг бахна, тийм үү? Итгэлийн сорилт, итгэлийн шалгуураас болж яа. Сэтгэлээр унах юм гарна шүү дээ. Гардаг үстэй, тийм ээ? Ялангуяа орон нутагт үйлчилж байгаа үед, илгээлтэнд явж байгаа үед яг иймтэй учирдаг, тийм үү? Гачигдал, утагтламсах үед, тийм ээ? Сэтгэлээр унамаар юм тохиолдсон шүү дээ, тийм үү? Их орондоо байгаа бол ах トゥ нартайгаа байгаа бол тэгэхээр ялангуяа илгээлтийн эздэд энэ асуудал их түгээн мэл байдаг гэж би ойлгосон. Миний найзууд манаас илгээлтийн эзэд байна. Дээр нь одоо хамтран үйлчсэн олон одоо Солонгос, Америк гэлтгүй те илгээлтийн эзэд. Тийм үү? Тэд чи хүний нутагт тэгээд үйлчилж байгаа хүмүүс шүү дээ, тийм үү? Бид нар бол их орондоо төр төрөстийнхөө дунд, тийм ээ? Аав ээж ах トゥ амраг садан хайртай дотны хүмүүсийн дунд амьдарч байгаа хүмүүс бас учиртай. Тэгээд итгэлийн сорилт, итгэлийн тэмцэл нь амаргүй гэдгийг бид зэндээс харж байна. Амархан сэтгэлээр унгаад юм байна гэдгийг бид харж байна. Тэгтээс сэтгэлээр унахгүй тул яах ёстой гэж Христийг санаарай. Тэнхээгээ ч яах вэ гэсэн. Харахгүй. Сэтгэлээр унаад зогсохгүй яадаг гэж юм. Тэнхээ барагддаг гэж хэлж штэ. Тэнхээ ч барагданаа. Тэр тэнхээ барагдах маань гардаг л байх нь л дээ, тийм ээ. Библиэдээс байдаг үстэй. Жишээлбэл Барнаб Паул хоёрыг хэн орхио явчихдаг үлээ? Марк орхио явчихдаг. Тийм үү? Дараа нь явъя гэсэн чинь Паул юу гэдгүү? Замын дундаас чи буцсан. Чи ер нь чадлаггүй те. Залуу хүн тэгээгээл барсан байгаа байхгүй хөрхий тийм. Гоё юмд яваа гэдгийг ойлгосон биш тий. Юу чинь бана гадаад руу аялна гэж бодсон юм байл. Барна Паул хоёр чинь тэгээд эхнээсээ соригдол тэмцэлтэй бөөн тэмцэл дунд ороод бөөн хавчлаг амсаал гэсэн. Залуу хүн бол яах вэ? Шантарсан л байгаа байхгүй. Тэнхээгээ барсан л байгаа байхгүй тий. Гэтэ мэдээж Паул Марк бол дараа нь итгэлийн хөв сэргснийг бид харж байна. Тэгэхээр итгэлийн бааtruуч гэсэн ийм имийг туулж ирсэн юм бид. Илие хүртлээ цөхрөөд яамаар байна гэдэг үлээ. Үхмээр байл гэдэг үстэй тийм. Би үхмээр байна. Тэгэхээр бид нар бас итгэлийнхаа дугуй зовж байгаа тохиолдол. Итгэлийнхаа улмаас сонгосон сонголтын улмаас сэтгэлээр унах болон тэнхээгээ барах ийм байдалд очиж болд юм байна гэдгийг хэлсэн. Тэгээд үүнийг даван тулах тэр замыг бидэнд жишээлж хэлж байна юм уу? Яах ёстой гэж Есүсийг санаарай. Тэр яасныг санаарай. Өөрөг нь эсрэг зогссон нүгэлтүүдийн эсэргүүцлийг яасан? Твцсэн. Энэ үгийг яагаад ингэж хэлээд байна? Яагаад гэвэл өмнө тэдэр чинь гэр орон нороод дээрэмдээ томцсон байгаа шүү дээ. Тийм хүмүүс бичээд шүү дээ. Бид нар шиг халуун гэртэй байгаа хүмүүс их яриаггүй. Одоохондоо манай гэрээ хинч дээрэмдээгүй байна. Тэгээ яг хулгай бол хэд орж исэн. За тэр яг уу. Энд чинь чи еврей хүн учраас чи христчин учраас даварч шүү дээ. Хаалгач чинь сүмэлж чамаг тийм тон дээрэмдэж хахад тэр хүмүүс твчсэн бохгүй юу? Тэгээ энэ хүмүүс өргөжлүүлэн загч шүү дээ юм уу? Та нар твчээрээ эзэн Есүс ч хүртэл яг твцсэн шүү. Хэрвээ ингэж түүнийг санахгүй бол түүний энэ жишээг санахгүй бол та нар яана гэсэн сэтгэлээр унаа. Хэцүү үстэй хүний нутагт. Тийм ээ? Ингээ амьд үгээд амьдрах гээд очисон чинь тийм ээ? Одоо еврей хүн гэж ад үзэгдээд дээр нь яг итгэсэн Христ итгэснийхээ дээрэмдүүлж шít тийм ээ? Тэг яг цааш нь ийм үг хэлсэн байна. Нүглийн эсрэг тэмцэлтэй
сул сурсах хүртлээр та нар хараахан эсэргүүцээ баг. Юу гэж юм? Та нар өгч мэднэ хэлж ш тийм үү. Гэтэ одоогийн энэ цагтлыг авсан хүмүүс хараахан одоохондоо яагаагүй гэж байна. Амиа алдчихаагүй шүү л гэж хэлж байна. Тийм үстэй. Та нар эд хөрөнгөө дээрэмдүүлсэн, тонуулсан. Гэтэ хараахан одоохондоо яг хоо амиа алдах хэмжээнд тэмцээгүй байгаа шүү. Тийм учраас яа гэсэн сэтгэлээр унахгүй тэнхээгээ барахгүй тул Есүсийг санаарай гэж хэлсэн байна. Амен. Тэгээ энэний араас мэдээж өөрсдийн буруугаас сулдаг яах вэ? Бид нар чинь бас өөрсдийн буруугаас сулж яадаг байх юм. Зовдөг байх нэ. Тэгэхээр бид нар энэ хоёрыг харин ялгадаг байх хэрэгтэй гэж би боддог. Би итгэлээсээ уулж итгэлийнхээ улмаас хийсэн сонголтын улмаас зовж гэнэ үү? Эсвэл би нүглийн тий сонголтын улмаас өөрийн буруугаа болж зовж гэнэ үү гэдэг. Нэг ялгах ухаантай байх хэрэгтэй гэж би бас хэлмээр байгаа. Зүгээр энэ байхгүй ч гэсэн зүгээр миний туршлагаар бол тий. Тэгэхгүй бол өөрөө буруутай байж ийж тийм үү? Би итгэлээсээ болж ингэж зовж байгаа юм уу? Яриад иж болохгүй байх нь шүү дээ, тийм үү? Тэгээд мэдээж бурхнаас сахилгачуулахд бол хэцүү. Бүх сахилгачуул тухайн үед баяр хүрээс үе хашуу мэт санагдана. Тэгээд бурхны сахилгачуул сайн байна. Ягаад гэвэл тэр нь зөвхт байдлыг ямар хамбалан бүхий үр жимсийг хардаг юм аа. Тэгэхээр хоёр янзын зовж байгаа хүмүүст хандж хэлж байна. Нэг нь ямар хүмүүс? Итгэлийн улмаас. Тэгээ энэ хүмүүс яг энэ загтлыг авсан хүмүүс биднээс нэг ялгаатай юм. Тэд бүр орон гэрээ тонуулж, дээрэмдүүлж, тийм ээ. Хүчин давтаж одоо ингэж зовж байгаа итгэлийн улмаас итгэлээ сагж байгаа тэр хүмүүс хандсан байна. Нөгөө талд бидний дунд түгээмэл, одоо ч бидний дунд түгээмэл. Тэр үеийн хүмүүс түгээмэлээс юу? Өөрсдийн дур хүсэл өөрсдийн тийм ээ. Одоо хинэггүй өөрсдийн тийм ээ, угаагүй өөрсдийн буруу үйлдэлсээ болж сувж байгаа тэр хүмүүс сануулж юм. Та нарын зовлонхны сахилгачуул шүү. Тийм үү? Үнийг төвчээд тэсэд гараарай гэж хэл. Тэгээд энэ хоёрын голд жишээ болсон. Мэдээ хамгийн сайн жишээ болсон Иесусыг эндээс бид гурван юм саныг төвчээртэйгээр үзье. Амен. Тэглийг эхлүүлэгч Иесус рүү харцгаая. Тэгээд гуравт нь тэнхээгээ барж сэтгэлээр унахгүй тулд яах ёстой? Түүнийг санацгаая. Амен. Тийм үү? Эзэн Есүс минь танд баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ цагийн танд талархаж байна. Бидэнд таварх үгийг дахин сануулж сэтгэлээр унаж тэнхээгээ барахгүй тулд бид ямар нэгэн дасгал сургуульд ямар нэгэн шин санаа бодох биш харин эзэн Есүс тань руу харах ёстой гэдэг. Таны зовлонгийн төвчээрийг санах ёстой гэдэг бидэнд дахин сануулж байгаа баярлалаа эзэн минь ээ. Тэгээд бид энийг үйлдэл болгож зүрх сэтгэлдээ Иесус Христийг дурсаж эзэн бурхан минь таныг эрхэн дэрх зовлон тэр бүхлийг юуны учирд авсныг санаж эзэн минь өөр тохиолдож байгаа амаргүй хүнд хэцүү асуудлууд сэтгэлээр уналгүйгээр тэнхээгээ баралгүйгээр давхад минь хүчийг өгөөч гэж дандаа залбирч байна. Эзэн Иесус Христийн нэрээр дандаа залбирлаа. Амен.